барабаны бьют в... Бөмбөр цохилго хэмнэл зүрхний цохилттой хослон цувраатна. 3 бүс нутгаас ирсэн 17 баг, сэтгэлдэн догдолсон олон 10 үзэгчид. Уулзалтын талбар нь Патриот тулааны төв. Гол шалтгаан нь бүгд найрамдах улсын холимог тулааны урлагийн буюу MMA-гийн цомын төлөөх тэмцээн юм. Тэмцээн сайхан сэтгэл төрүүллээ. Зохион байгуулалт дүүлэх алга. Мэдээж хэрэг хожин л гэж үзнэ. Асуудал байхгүй. Бүгд л мундаг тамирчид байна. Сул дорой тамирчин гэж байхгүй. Энэ төрөлд сул дорой тамирчин байдаггүй юм. Үүнийг Атагонд гарсан бүхэн батлав. Нэг тамгаалалт газарт авч шидэн шуурхай давтлах мэх үзэгчд уухайлан дэмжинэ. Мэдээж хэрэг MMA гэдэг бол үзүүштэй тулаан сэтгэл хөдлөл. Сэтгэлийн хүнээс гарсан ийм ширүүн тулааныг өөрийнүүдээр харж байж л мэдэрч илэрхийлнэ. Энэ бол чанга, зан чанар, эр зоригийн өрсөлдөө юм. Спортыг хөгжүүлэх нь зөвхөн төрийн бус, хувийн хэвшлийн зорилтч мөн. Энэ тэмцээнийг Апатит Агро компани дэмжин зохион байгуулжээ. MMA бол сэтгэлийн тэнхээтэй хүмүүсийн спорт. Бидний нутагт шинэ компани ч гэлээ спортыг маш их дэмждэг. Учир нь спорт бол манай ирээдүй залуучуудын ирээдүй. Тэд их орон сэтгэлтэй спортоор хичээлдэж байх ёстой юм а. Тэмцээний орлогыг хандивын үйл ажиллагаанд зориулв. Алена Михалева, Данил Щербаков, новости дня. Скажи-ка, дядя, ведь... Аха, Москва ягаад дэмий шатаж Францын мэдлэлд очив. 1812 оны эх орны дайны шийдвэрлэх тулааныг дүрсэлсэн Лермонтовын шүлгийг бүгд мэднэ. Бродиннигийн тулаан юм. Энэ бүхэн Бродиннигийн тал. Хоёр эх орны дайны дурсгал нэртэй үзэсгэлэнгийн үндсэн сэдэв бөгөөд энд жинхэнэ түүхийн олдврууд дэлгэгдэжээ. Үзэсгэлэнд 200 гаруй жилийн настай үзмрүүд тавигджээ. Энэ бол барууны дагийн тулаанд оролцсон эдвэлгийн зүйлс, сум, гранатын хилтерхий, бурхны хүрэг, морин туурайн, хадаас гээд онцлог нь эдгээр зүйлс дайсны аль айланд нь харьяалагдаж байжээ. Сибирийн дайчдад тусгай булан зориулагдсан байна. Тэд Бродиннигийн талбарт 2 дахь удаага буюу дэлхийн 2 дугаар дайны жилүүдэд тулалдсан юм. Тэдний нэг бол Иван Черкашин. Тэрээр багш сургуулийн захирлаар ажиллаж байсан бөгөөд 1939 онд Улаан айрамд татагджээ. Хамт ажиллаж байсан багш нар нь түүнд талархлын үгс бичиж өгсөн байдаг. Харин түүний алба үүгээр дуусалгүй үргэлжилсэн юм. Тэр эхлээд дислэгч, дараа нь дивизийн комиссараар ажилласан. Дайн дажинг туулж Бородиногийн талыг дайран бэрлийн хүрсэн. Харин энд бид түүний гэртээ бичсэн захидлуудын нэгийг авчирсан. Түүхэн оюун санамжийг хадгалах нь энэ үзэсгэлэнгийн гол зорилго. 2 удаагийн эх орны дайн, нэгэн холбогч утас. Тэр нь Бродиннигийн тал. Ялангуяа залуу үед түүхийг үнэн зөв хүргэх нь чухал хэмээн зохион байгуулагчид онцолж байна. Надад дөрөв төвцөн таалагдж байна. Яагаад? Учир нь маш олон төрлийн энгийнээс эхлээд алтан оруулахтай ч байна. Ер нь их өвөрмөц юм а. Надад дөрөмд хувцас нь хамгийн их таалагдсан. Хувцснууд маш чанартай хийцтэй. Балкад зургуутаж сэтгэгдэл төрүүллээ. Түнчлэн дурсгалт эд зүйлс маш сонирхол татсан. Москва мужийн сангаас нийт 200 гаруй үзмэр Брэдад авчирчээ. Музейн ажилтнуудын хэлснээр хамгийн эмзэг нь өмд буюу панталонг нь. Ялангуяа эмээлтэй өргөгдсөн хэсгүүд ихэд муудсан байдаг. Эдгээр болон бусад олдврыг Хангаловын нэрмжит Брэдийн түүхийн музейд эх оны 2 дугаар сарын 1 хүртэл үзэх боломжтой. Гоша, Аратны хаан, төрсөн өдрийн эзэн, Ирхүү хотын Ахмад Арслан 20-наас хүрлээ. Тэр 2006 онд амтны галерейд иржээ. Тун хүнд байдалтай хүрэгдсэн гэв. Хөөрхий модон арцганд хэдэн сар амьдэрсэн байгаа юм. Өөрийнхөө ялгцсан дээр гисүүх шүү дээ. Үнэхээр нүд алтрам харагдж байсан. Манад ирэхэд бүр
дуунч гарахгүй байсан. Сарвуу нь бараг ажиллаагүй болсон байж. Малын эмчнэр болон хүрээлэнгийн ажилтнуудын хүчин чармаалтын ачаар Арсланг дахин босгож чаджээ. Сарвуун дээр нь. Гэхдээ хайхрамжгүй арчилгааны үр дагавар түүнийг өнөөдөр ч орхиогүй байна. Иймээс тэрэнд онцгой арчилгаа шаардлагатай. Энд Гошад хайр халамжийг бүрэн дүрэн үзүүлж байна. Ингэж л хайрлан хамгаалсны хүчинд Гоша өндөр наснда жаргалтай амьдарсаар иржээ. Урдын Гошад төрс өдрийн бэлэг гээд өхрийн толгой өгдөг байж. Жинхэнэ аратны бэлэг гэж хэлж болно. Харин өнөөдөр амар амгалан байх нь чухал юм байна. Это покой.